сонсогч та бүхэндээ өвчин мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваагаас баасан заавчлаарай. 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ нэй болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 22-ны пүрэв гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар бос агуулгах худалдаа их хөрсийн баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаага зарласан байна. За мөн арга медиас дэд зэрэглэлийн үс арчилгааны бэрээнд хамтран ажиллаж байна. Ийхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 195 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа илгээдэг. ami@mjl radio.com руу та мэйлээр цагтлаа илгээх нь. За дээрээс нь та манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CSS рүү нөрөхөөр шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дарж ороод цагтлаа илгээвэл бурхан за би нэг ханиалгаад хавчлаарай. Нэг хоолоо өвдсөн ханиадтай байгаа дээр дөрөв их бир яг дараалчаар ингээд яг томчуудын шуудан дээр сэртэлцчих юм аа болоо нэр. За хэрвээ та холоос гараараа цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар байрлал 6 дахь хүртэлхийн монголчуудын эмжил радио хэмээн хаягдлаа явуулаарай. Хэрвээ нэвтрүүлгийг YouTube-ээс нөхөж үздэг бол томчуудын шуудан гэж хаагаад нэвтрүүлгийг нөхөж сонсоорой. За нэвтрүүлгийнхэн сонсогчоос ирсэн цагтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд хугацаа нээдэг. Өнөөдөр шууд хугацааг нээхэд таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг сурч хэлхэн зүг болов уу гэж бодож байна. Сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. За ингээд ирсэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Нүд үнэн чих худал гэж хичнээн үнэн үгүй. Сайн байна уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Энэ сайхан нэвтрүүлгээр дамжуулаад хиндээч хэлж байгаагүй олон жил дотроо тээж авсан бул хар чулуу шиг зүйлээ гаргаад жахан ч гэсэн сэтгэлээ онгоолгох санаатай. Эгч нь одоо 45 настай. Гадаадад амьдраад 25 жил болж байна. Саяхан нэг Монголд очиод ирлээ л дээ. Энэ олон жилийн дараа эх орондоо очих сайхан байлаа. Надад нэг том зориг байсан л да. Тэрийгээж биелүүлсэн. Гэхдээ үнэхээр их харамсаад баршгүй. Би анх 18 настайдаа анхныхаа хайртайгаа учирч анхны үрээ 19 наснда үлгэдэж аваад ээж аав болж байлаа. Хүүтэй болж байсан юм. Амьдрал дутагдах зүйлгүй ад жаргалаар дүүрэн үргэлжилж байтал нэг л өдөр хард арсан зүүч шиг юм болсон. Танаа хүн өөр хүүхэндээ энтэнд явж байна гэх ховж их дэлсэх боллоо. Эхэндээ нэг тоогоогүй ч сүулдэ худлаа гэж бодохыг хүссэн ч хар төрөх хосно л доо. Эцэст нь энэ бүхнээс олж байнга л муудал сохиолж би нэг л өдөр хүүгээ аавтаа нь үлдээгээд харь орныг зорихоор шулуутсан юм. Хэдийгээр тэр үед нөхөр минь хичнээн ихээр тайлбарсан ч хүн тэгээд итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг юм уу та. Эхлээд хүүгээ авч явах гэж янз бүрээр оролдоод болоогүй л дээ. Тэгээд харь улсад ирээд хэдийн 25 жил өнгөрсөн байна. Тэр үед чинь харилцаа холбоо мó дээрээс нь үнэхээр их гомцсон байсан учраас нөхөр хүүтэйгээ нэг ч удаа холбоо бариагүй. Хүний нутагт ганцаараа хайртай бүхнээсээ хол өдөр хоногийг арай гэж барж байсан намайг та бүү зэмлээрэй. Энэ бүхнийг бичвэл хэдэн номч багтах биз дээ. Энэ жилэл их орноо зориод хүүгээ олж хуулцах хүсэлтэй ирсэн юм. Харсан хүүгээ гэхдээ алсаас харсан. Надад хүү дээрээ очиод би ээж чинь шүү дээ гэд хэлчих зориг нүүрч байгаагүй. Сайхан том залуу болжээ. Анхны минь хайрч гисэн яг л хэвээрээ. Энэ хүмүүсийн амьдралд би 25 жил байгаагүй болохоор одоо гарч ирээд хэцүү байдалд оруулахыг хүссэнгүй. Сүүлд сураг сонсох нэ. Бид хоёрыг салгасан ховж бүгд худлаа байсныг сонссон ч даанч эргээд очиход дэндүү оройтсон байсан. Магадгүй цаг хугацааг ухрааж болдог бол би арай илүү ухаан зараад хайртай хүмүүстэйгээ хамт байж болох л байсан. Ихтэй одоо болгож юмдчихсан. Хайртай бүхэндээ хамгийн сайхныг хүсээд өөрийн болсон харь орон руу холбоцсон да. Хиндээч хэлхээ мэдэхгүй зүйлсээ бичиж сэтгэлээ жаахан дэвтэлээ. Баярлалаа мэдүүдээ.
Та бүхэндээ л гэж хэлэхэд эргээд харамсах зүйл битгий хийгээрэй. Химэн нэрээ ноцолсон нэгэн бүсгүйгээс цагтлаа илгээсэн байна. Тэгээд яасан ч хэцүү тавилантай. Гэтэ олонч госуудыг салгасан нэг тийм актер ховж юу юм байдаг шүү бурхан минь. Үнэн худлаа мэддэхгүй тэрч тэгсэн байна, минь ч тэгсэн байна, танаа хүн ч тэгсэн байна, ингэсэн байна гэсээр хагаад салгацсан хүмүүс зөндөө байдаг. Тэгээд зураг гүргийн хүртэл явуулсан. Яг нэрийн учрыг мэдээг байхад л салцсан хүмүүс зөндөө байдаг. За тэгвэл өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв танд магадгүй хин нэгэнд хэлж байгаагүй хэрвээ цаг хугацааг ухрааж болдог бол тэнд очиод тэр зүйлийг л нэг засчих юмсандаа гэж боддог тийм ээ. Харамсдаг зүйл байдаггүй. Тэгвэл бас ярилцаад хэдүүлээ сэтгэлээ жаахан ч гэсэн онгойлгий. Магадгүй хин нэг өнөөдөр таны алдааг давтах гэж явж байгаа юм билүү. Тэр хүнд ч гэсэндээ нэгийг бодуулж хоёрыг тумгаалгах болов гэж найдаж байна. Тэгэхээр эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. Хүн болгон л боддог байх гэж бодд юм. Хэрвээ цаг хугацааг ухраавал тэнд очиод нэг тэх байсан да. Тэрийгээ би өөрчилчих байсан да. Тэр үед л би тийхгүй байсан да гэж боддог юм. Байдаг баха. Хэрвээ боломжтой байсан бол тийм магадгүй танд ч гэсэн байдаг баха. Тэгээ тэр чинь нөгөө нэг юм сэтгэл дараа тавиад идэх юм байна л та. Яг шууд мартъя гэхээр мартаж болохгүй ямар нэгэн байдлаар сэтэрч гарч ирээд хэрвээ боломж байдаг бол би тэр алдаа тийм ээ тэр алдаагаа тэр үед очиод засчих байсан да. Тийм байсан бол тэрийг л би нэг арай өөрөөр хийх байсан да гэж боддог юм бараг хүн болгонд байдаг болоо даа л гэж бодож байна. За бүгдэнд нь үчи мэдээ хүргэе. Яасан хүн сэдвэ гэж байна. Хүний амьдралд юу ч тохиолдов дээ манай ингээд томчуудын шуудан сонсдог сонсогчд маань одоо янз бүрийн л амьдрал сонсож байгаа. Зарим нь зарайчтэй ч гэмэртэй үлгэр далай шиг юм сонсож чинь. Гэхдээ л энэ бодит амьдрал. Дараагийн сонсогч, эхний сонсогч. Цаа сонсогч оройж байгаа унтраагаарай. Тань чим дүргий. Чим дүргий. За. Би одоо яг ингээ харамсалтай бүтээх чимтэй сая хэдэн ойлголцлоо. Тэгээд би бол одоо ингээ 60 орчим насны хүн байгаа аахгүй юу. Тэгээд бидний одоо яг бүтээдэг үеийг ингээд нэг зах зээлийн нийгэмд орчоод би тэд эрдэм боловсрлоо их орондоо болоо өөртөө ашиглаж чадаагүй ингээд юма үрсэндээ би бол маш их харамсдаг. Яагаад гэх юм бол одоо тухайн үедээ бол бас бүхэл сургууль соёлоо бүгдийг ингээд донс төгссөн үйлдвэрт ажиллаад ингээд аюул сайхан ингээд ажиллаа хийгээд яг гоё сэтгэлж явах үе зах зээлд ороод бүх хүмүүсийг ингээд бидрийг ингээд ажлаас нь халаад хувьчилж авлаа гэж үйлдвэрүүдийг чинь хувьчилж авлаа гэж одоо энэ арчлын авсан энэ одоо нөгөө хулгайлж авсан нөхдөд 30% менежментээр аваад том үйлдвэрүүдийг аваад тий бүх хүмүүсийг ингээд халаад тэгээд ингээд бидний сайхан алтан үе нас боловсрал энэ бүх юмыг тэгээд бүтээн байгуулсан энэ сайхан үйлдвэр мэддэг боловсролыг бүгдийг ингээд сөнөөсөнд би маш харамсдаг байхгүй юу. Тэгээд тэр ингээд нөө нэг залган цалаа тасалдсан учраас өнөөдөр одоо ингээд бид нар мянга ингээд өөрсдөө ингээд ахиалын залуучууд аж ахуй эрхлэх гээл үйлдвэр эрхлэх гээл ингээд яваад нөө мэдлэг тасалдсан ийм болохоор ингээд манай Монгол улс ингээд хөрөнгө оруулалт жижиг дунд үйлдвэрийг дэмжингээд байдаг. Уучлаарай. Болж таслаа таныг. За энэ нэвтрүүлэгтээ ямар ч хамааралгүй сэдв орж ирж байна. Хувь хүмүүсийн тийм ээ юу гэдгийг би амьдралдаа эргээд нэг харамсдаг гэдэг зүйл ирнэхээс улс төрлөө орохгүй. Улс нийгэм эдийн засаг ярьдаг тусдаа нэвтрүүлгүүд маш олон байгаа. Нэвтрүүлгийн цаг маш богинохон байдаг. Гэтэл энэ дотроо буглаад яваад байгаа юмаа ярих гээд холбогдох гээд хэцүү байгаа хүмүүс хахад нэг жахан хүндлээ тийм ээ. Эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. За сэдвээ сонссон бол манайхаа танд яг өөрт тийм ээ. Би тэр үед нэг тийм үйлдэл хийцэн дээ. Харь төвний гомдооцсон доо гэдэг ч юм уу тий. Аав ээжтэйгээ зүрцсэн доо, аав ээжигээ гомдооцсон доо. Яг ингэж яриа шүү. За эхнээс дараагийн сонсогч авъя. Өнөө. Алло. Байна чим дүргээ? Чим дүргээ. Нэг том харамсалтай байдаг байхгүй юу? За. Тэг өнгөч нэг 17 сар
ардаар ингээд өсөж хэлсэн шүү дээ. Тэгэл тухайд л одоо тэгээд баг хөвгт насны эрэгтэй хүүхдүүд яах гэж нэг сайхан сахилахгүй тэгэл нэг хайнга зангаас болоод хичээлд их муу хүүхд байсан л та би гэж. Тэгэл ардаар ингээд нэг цагаан хууц гэдэг юмтай төгсөөл. Тэгтээ би бол бусад зүйлээр одоо сургаараа биш юм бол бусад зүйлээр бол айгүй одоо урлаг соёл талтай сургуульд бол цойлдог хүүхд байсан. Тэгээ би чинь 10 жилээ төгсөхдөө бүр кино хийж үзчихлээ. Тухайн байгаа газартаа бас овоо нэр хүндтэй мөнгө жүжиглдэг нэг дараамын дугууланд яадаг. Миний мөрөөдөл бол яах вэ нөгөө соёл урлагийг сургууль төгсөө жүжигчин болох их айгүй мөрөөдөлтэй төгсөө. Тэгэл яг тэгэл тухайн үед цагаан хуудастай төгсөөл дараа жил шалгалт өгөх боломж нь байсан л да. Тэгэл тэр боломж бол би амар алдсантай их харамсдаг. Уулын боломж нээлттэй байхаа та өгч таагүй. Тэр шалгалтын чөгөөгүй тэгээд жүжигчний сургууль хийсэн сургуульд ааж орч чадаагүй жүжигчин ч болж чадаагүй. Хэрвээ би зүгээр дотроо бодох одоо хэрвээ би жүжигчин болоод ингээд ясвал одоо бол би одоо ингээд одоо манай улсад одоо ингээд цойлж яваа гой залуу жүжигчнүүдийн дунд би явах байсан даа гэж би их боддгийг. Одоо ч гэсэн ингээд надад ингээд гой ингээд кинонд болох ч юм уу ямар нэг юм жоохон ч гэсэн сэжүүр ч юм уу боломж олдох юм бол би өөр ингээд тасцуураад авандаа гэж боддог байхгүй юу. Гэхдээ одоо айгүй сонио юм их сонио. Одоо би болохоор нөгөө жүжигчин болж чадаагүй гэсэн. Нөгөө жүжигчнийхэн зургийг авдаг юм байна. Зураглаач юм уу та? Зураглаач. Жүжигчин үнийг зураглаач нь л болсон. Тэгтээ бас л ойрхон очичтэй уулан Их л ойрхон байна Тэгтээ одоо яг боломж нь олдохгүй бас мэдгүй юм яаж иргээ л. Тийм шүү дээ. Танд бол боломж байгаа. Хизээ нэгэн цагт намайг ингээд ийм кино тоглох зүгээр нэг сэжүүч юм боломж ч. Би нэг удаа ингээд киноны юу Тэнгис кино театрт нэг киноны пробонд орж үзчихсэн шалгаруултанд. Ингээд ороод ингээд амар гоё ингээд өөрийнхөө намтрыг ингээд бичээл би кино минь тоглож байсан үстэй жүжиглэлт одоо би хичээлүүдээ гоё гэж өвн бол төм иргэлээ. Тухайд айгүй гоё боломж байсан л та. Тэгээд тэмцэх. Яагаад яг би чадваргүйтэй тэмцэх юм болоо яасан бол гэсэн чинь тухайн үеийн шалгалтанд орсон нэг ч хүн тэнд ороогүй юм билээ. Шалгалт хийжээд тэгээд дараа зүгээр шууд суусын жүжигчдээс аваад тоглолцсон юм билээ. Зүгээр л шалгалт хийсэн юм байна тий. Тэгэхээр бас нэг мядач нэг шалгалтнаас үзэлтэйг үл юм билээ л дээ. Тийм биш тий. Тэгтээ одоо ямар нэгэн хэрвээ боломж ингээд одоо нэг сэжүүр баригдаад авах юм бол одоо би банзаад авах гэж бодох. Одоо би чинь 40 настай. Одоогүй яагаад хаавэсийн баягч танд 20 жил байна. Тийм биз дээ. Ямар ч хамаагүй дүрд яаж чагаад ингээд. Одоо ч гэсэн би ингээ гоё өөртөө хувьдаа ч гэсэн ажлынхаа өөрөөр ганцаараа гоё тийм жүжиглэлтийн тийм гоё техникүүд хийх дуртай. Мундаг байна шүү дээ. Тэрийг битээ халтаа. Нэг ойлголт юм уу ямар нэг текст унших юм уу. Тийм хүнд аюу дуртай. Ойрхон байна. Чадаагүй л та тийм харамсдаг юм да. Миний амьдрал нэг арай өөр болох байсан юм болоо гэж боддгоо шүү. Зүгээр. Танд ихтэй боломж байна. Энэ хүсэл мөрөөдлөө битээ хаяараа заавал боломж гарч ирнэ. Харин тэр үед нь битээ алдаарай. За баярлалаа. Баярлалаа амжилт. Нэг гоё кинон тоглолцоод хэлээрээ дээ та минь. Би тоглолцсон шүү гэдэг. За баярлалаа амжилт. За баярлалаа. Нарыг сайхан өнгөрүүлээрэй. За. Яг чин сэтгэлийн хүсэл байсан, чин сэтгэлийн харамсал байсан гэдэг нь хаяранаас бол сонсогдож байна. Би нэрний пробонд орсон шүү дээ гэд баг одоо би хажууд байсан бол нүдэн сэргээж ирээд харж байгааг ярьж байгааг баг төсөөлчлөө. Гэтэл би тэгэл байсан юм да гэд харамсаад ярьж байгааг сонсохны хамгийн том харамсал нь тэр юм болоо та дараагийн сонсогч. Бано. Үчим дурги. За танд үчим. Баярлаа. Хойлоо сэдвээ сонсцсон тий. Наа дарка гэдэг. Таны руу сая шаардлагагүй сэдвээ сонссон тийм ээ. Сонс. За.
Хүний амьдрал чи их баялаг штэ тий. Өстэй. Залуу сайхан наснда ажил хөдөлмөрлж явдаг л баг. Ар гэрээ бол. Би жоохон бодож явахгүй болдгүй юм байлээ шүү. За. Миний ганц аимшигтай харамсаж явдаг. Харамслаа. Ажил гэж явж байгаад аавтайгаа уулзах чадаагүй. Аяа. За. Тэр маань бүр байнгын бодогддог. Хэцүү шүү тийм ээ. Тэр нэг аав маань харавчаад байж ирсэн. Тэгээ нэг 2 жил шахав хөвтөд байсан. Тэгээ гайгүй босоод чинь бас нөгөө юу яач гэв штэ. Гайгүй боллоо гэд сэтгэл тайвширч байна. Тайвширх шээ хуурд юм уу да. Тийм. Аав сайхан болцсон байна. Аав дээр нэг ирээч. Аав би амралтаараа ирж байгаад очино гэд. Тэгээд тэрний чинь дараа яг 3 хоногийн дараа аав нөө ирсэн. Амар харамсдаг юм шүү. Тэгэл байх. Энэ сонсогчд маань бас хэмтэн хайрлаж байгаараа над чинь гэж шүлгийн голоо ортол харамсаж тэгээд толгоогоо шаагаад байх үдэ л гэж бүх сонсогчдоо захиа да. Яста хамгийн том харамсал тэр шүү дээ. Сүүлч удаа уулзчихгүй яав тийм ээ харчихгүй яав та. Магадгүй хэлэх үг байсан ч юм болов. Хүн болов нөгөө ажил бол ерөөсөө зүгээр нэг хоёр тал асуудал. Гэр бүл гэдэг чинь хамгийн чухал юм байдаг. Маш сайн ухаарч ойлгоцгоогоор ойлгож. Тийм да. Баярлалаа танда. Аав таныг дээрээс сонсож байгаа гэдэгт найдаж байна. Баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. Яг амьдрал тохиолдчихсэн кейстэй маань адилхан. Миний өвөө дурнодын бариад сайхан баав байсан. Тэгээд цагаан сараар очиж уулзчаад. За цагаан сараа нэг уулзсан юм чи нэг ойрхон очиод яах вэ гэж бодоод. Очоогүй байжсэн. Тэгээ байжсэн 4 сард. Өвөө дээр нэг очимдоо гэж бодож байсан чи 4 сард за яг өвөө чин өнгөрчлөө гэд. Яг шүүн дунд залгачлаа. Тэгэхэд би бүр яг энэ ах шиг энэ мэдрэмжийг одоо хүртэл авдаг. Үгүй нэрээ тэр үед бас л яг ажил хийл явж байсан. Үгүй нэг ганц өдөр ойрхон шитээ яваад очихгүй яав да. Өвдөр очихороо би нэг талхыг барьж очдөг. Нэг одоо Орсын юм дугуй савта, шар савта, маслэдэг. Тэр хоёр нь гүм турштай байж л. Тэгэд тэрийг нь бариад очиход надаас юу ч унааждээ гэд одоо хүртэл эргээ харамсдаг. Өнгөрсөн ойн нь 1000 очиж 1000 тэнд уйлаад яв тийм магадгүй өвөө дээр очисон бол надад юу хэлэх байсан бол юу захих байсан бол айгүйх боддөө шүү. За хамтраалчаа танилцуулаад урагшлуулъя. Босс агуулах худалдаа их хөрсийн баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаахаас гарсан байна. Тэгэхээр 20,000 төгрөгөөс дээш худалдаа 200,000 төгрөгөөс дээш худалдаа авалтанд бүр бэлэгтэй байгаа юм байлээ. Тэгэхээр их хөрсийн баярыг тохиолдуулан баярын ур амьсгалыг бэлэг дүүрэн болох бэлгийн багцуудыг агуулгын үнээр нь худалдаалж байгаа гэсэн. Тэгэхээр та албан байгууллагууд ажилтан болон тэдний бяцхан өөртөө зориулсан баярын бэлгийн нэг доороос чанартай бүтээгдэхүүн хэм дунаар авах боломжтой бас ухаалаг шийдэл болох нь. За дээрээс нь гэр бүлийн хайртай дотны хүмүүстэй хэм дунаар чанартай бэлэг сонгох боломжтой байх нэ. Тэгэхээр яагаад боссоогоос одоо худалдаа авах хэрэгтэй вэ гэхээр хямдунтэй вэ, агуулгын үнээр вэ, нэг ширхэг барааж гэсэн бөөний үнээр. Дээрээс нь маш өргөн сонголттой буюу 2000 нэр төрлийн чанартай бүтээгдэхүүн бүхий сонголтууд байна. За дээрээс нь танд болон танай компани зориулсан өргөн сонголттой бэлгийн вакцин 21 жилийн туршлагатай гэсэн. За мөн Bonobon, Bibito, Simply, Cobbler блок зэрэг дэлхийд танигдсан бүтээгдэхүүнийг агуулгын үнээр нь худалдаа авах боломжийг бүрдүүлж байгаа хэрнээ. За ажиллах цагийн хуваар нь ажлын өдрүүдэд 9-19, амралтын өдрүүдэд 10-19 цаг хүртэл ажиллах юм байна. Хаяг байршлын хувьд салбар 1 нь 5 шар ингэчийн худалдааны төвийн хажууд босс агуулах худалдаа, салбар 2 нь Гандангаас уруудаад мандах их сургуулийн зүүн талд босс агуулах худалдаа гэж байгаа. Холбогдох утасны дугаар нь 99 5823 99 5823 гэсэн дугаар байгаа юм. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтраж алсан босс агуулах худалдаа их хөрсийн баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаагаа зарласан байна. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна. Байна уу чим дүргий? Чим дүргий. За.
би болохоор нэг 13 4-тэй байлоо да нэг манай аав ээж салцгаахгүй. Тэгээд хүүхдүүд наавыг дагаад ээж өөрөө яваад гисэн. Тэгээд одоо ухаан суугаад 18 19 хүрэхэд ээж маань нэг бид эдтэй холбоо бариад ингээд ээж дээрээ ирмээр гэхээр нэг хайж явсан хүний сэтгэлийгээд тоохгүйгээр ингээд амар хатуу сэтгэл гаргаад жоох хатуурхацсан юм тий. Тэгээ ер нь нэг гомдсон байсан гэх юм уу. Тийм ээ. Тэгээд саяны энэ жилийн 7 сард бурхан болсон юм манай ээж. Уулзаж амжаагүй байна. Ер нь л уулцсан л да нөгөө имлэг дээр нь байхдаа юу яагаад. Тэгтээ нэг юм дээр амар хануулсан. Нөгөө нэг одоо миний одоо гарнаас хөтлөөр явж исэн үеийн одоо наа жоохон байхад л юм уу да. Миний сайн сайхан явж байгааг ерөөсөө олж харж чадаагүй ээж одоо тэгээд юунд нь одоо ингээ хатуурхаад ингээ уулзаж очиж уулзаж үнсүүлэхгүй яваадсан нараас ойлгодгүй. Тэгээ одоо манай хүүхд 6 настай. Тэгээ би одоо ингээд ачаагийн ч нэг ойлгохтой уулзуулаад үнсүүлээд дэлхийн дэвтэйгээд нэг ячихгүй. Жаахан ч гэсэн хамт байчихгүй тий. Ер нь бол уучлахгүй явдаал тийм ээ. Тэгээ ер нь бол уучлахгүй ер нь бол одоо энэ залуучуудтай хүүхдүүдтэй залуучуудтай л юу хиндлэмээр байгаа ер нь. Эцгийг амьд нь хайрлаад ер нь бол цаг гарвал хамт байгаад энэ гар хөдлөх нь үзүүр зарагдаа явж байвал тэр чинь л жаргал шүү. Одоо ингээд байхгүй болсон ойл хүн харамсдаг гэхэд шиг зүгээр. Ер нь л одоо амар хэцүү үлээд юм байлээ ер нь л. Эргээд л бодогдоо тий. Тэр үед хийчихгүй яа. Уулзчихгүй яа. Үрээ чинь жоох ойрхон байлгачихгүй. Магадгүй нэг удаа ч гэсэн ярилцаа суухгүй яа. Хамгийн их зүүн нөгөө нэг зургийг ураад хамгийн урд нь алхаж явах гэхэл нь бол ард байгаа хүмүүсийг үйлэх гэхэл эсвэл толгойлоо бүр амар орж ирдэг юм байлээ. Тэгэл урд нь гарч залхаж байгаа. Одоо нэгэнд өөрөөсөө болсон юм чинь чи одоо уйлж яах гэдэг энэ хүмүүс чи уйлаад яг юу бодуулахыг гээд нулимсаа төвцөр байгаа л ер нь л тэгэл. Хүмүүсийн ч нүднээр уйлж чадахгүй сэтгэл хэцүү байдал. Өөрийгөө буруутгаад уйлах гэхээр болж өгөхгүй болчиход. Яг би нөгөө айлын хамгийн бага нь болохоор тэгээд. Яг амар хэцүү л байдаг. Одоо та өөрийгөө уучлаарай. Бид нэр хизээ хинэн юм бусыг үзүүлэхийг мэдэхгүй шүү дээ. Алдаа гаргадаг байсан бол мэддэг байсан бол бид бүгд талтаагүй амьдрах байсан баг. Тэгээд хийж чадах юм нэг дорсомжондоо л амьдрах юм одоо. Яг үнэ. Араас нь буюу хийгээд тийм ээ. Таны уучлалт гуйж байгаа гэж нь хүлээж авсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Ягаад тэгэхээр их хүн үрдээ гомддгүй юм лээ. Хүүхдүүд нь л тэнэг болохоор хийжтэй гомдд юм, ихтэй гомдд юм шүү дээ. Яг үнэ. Их хүн үрдээ яаж исэн ч хичнээн одоо зовоож исэн ч гэсэн гомддгүй юм лээ шүү. Тэгэхээр танд гомдог баха. Тэгээд ер нь Тэнгэрт байгаа ээжтэй бас нэг гүг хандаад хэлчихв. Таны хатгаж дагуу гараад чинь үр хүүхд ачцаа үргэлж хатгадээ шүү гэж хэлчихлээ та. Мундаг байна. Үндээс нэг ч гэсэн ээжийн хүү тийм ээ ээж охин нэг зүйлийг ойлгосон байхаа биш найдаж байна. За сэтгэлдээ өөрийгөө уучлаарай та. Баярлалаа. За хараг сайхан өнгөрлөөрэй. Тийм дээ хүн гэдэг чинь тэгээд дандаа алдсныхаа дараа ухаардаг. Хайртай хүний өөрөөс нь бүр мөсөх холдоод явцсныхан дараа ухаарна. Тийм ээ. Хайртай ижээ аавыгаа хизээж эргэж ирэхгүйгээр бурхнаа олцсныхан дараа ухаарна. Хайртай хань ижлээ хажуунаас нь яваад өгснийхэн дараа хитрхийг зовоож исэн юм байна та гэдгийг ухаарна. Хажууд байхад нь юусэн мэддэггүй. Тэр хүмүүсийн хайранд нь л халигт салгаад байдаг юм болоо та. Дараагийн сонсогч. Байна уу? За сонсогч холбогдсон байна. Радио гонтраагаад өгөөрэй. Байна. За радио гонтраагаараа сонсогч холбогдсон байна.
Байна уу? Байна уу? Байна уу чимдэр. Байна таныг сонсож байна уу? За утас нь болохгүй ах шиг байна. Нэвтрүүлэгт холбогдохдоо та спикер чихвчийн унтраагаад радио хамтраач холбогдож байгаарэ. Тэгэхгүй бол ингээд миний яриаг сонсохгүй радиогоо сонсоод тахаар яриа хоцроод байдаг. За миний хамгийн том харамсаж явдаг зүйл одооний нөхөртөө нийлээд 5 жил болж байхдаа жирэмслээд нөхрөөсөө яах вэ гэхэд нөөрөө мэд гэсэн үгэнд л гомдоод уурлаад гүйччихэд үр хүнд үлчгээд 7 хоногийн дараа нөхөртөө илээд баах байсан. Нөхөр шок. Залуу омголон тэнийг байж дээ гэж харамсдаг. Одоо хортой сайхан хүү эсвэл охин байх байсан. Тэрнээс хойш ахиж жирэмслээгүй үрийн заяа гомцсон баха. Үнэхээр харамсдаг гэж. Дараагийн сонсогч. Байна уу? За сонсогч холбогдсон байна. Радио хамтраагаарай. Байна уу? 8668 та радио хамтраагаад өгөөрэй. За хамтраас нь сонсогч. Бэтэлдээ битгий төхөх нэр. Нэвтрүүлэг маань үнэхээр богинохан цагтай. Давхар ингээд өөр яриаг сонсоод суугаад хахад хайрын цаг хугацаа байгаад байдаг. Би болж бол олон үнтэй ярилцмаар ах юм. За хамтраалагчаа танилцуулъя. За Аргамидас дээд зэрэглэлийн өмс арчилгааны брэндийг танилцуулъя. За би яг одоо өөрөө аваад ингээд хэрэгжилж байгаа. Айгу гоё үнэртэй юм бэл ямар ч байсан. Аргамидас Монголиа компани Канадын Аргамидас брендийн Монголд халт бизнес дистрибьютор байгаа. За тэгээ Аргамидас дэлхийн 156 орнд худалдаалагддаг дээд зэрэглэлийн ус арчилгааны брэнд. Тэр хүн бүр гоё устай болох боломжтой. Хамгийн гол нь өөр тохирох шампунь бүтээгдэхүүн олох нь хэцүү байдаг болохоор мөнгө цагаа дэмий өрөлгүй. За мөн усээрээ тоглож цаг алдалгүй. Аргамидасыг нэг л удаа та нэг ганцхан удаа хэрэглээд үзээрэй. 6-аас дээш насны бүх хүмүүс хэрэглэх боломжтой. Дээрээс нь дотор маш олон сонголттой юм билээ. Та ямар ч төрлийн устэй ээж болно. Хуурай, гэмтэлтэй, хиймтэй, будагтай, хагдаж тослогддог, салаасан, уналт галзралтай гэх мэт тэр бүх асуудлуудад тохирох бүтээгдэхүүнүүд өргөн сонголтоор байдгаар онцлогтой. За машин чигшүүлэх төрөл гэж байгаа. Хуухны баланс алдагдсан, тослогдсон усны төрөл, ус үнэлтийн эсрэгсээд, кератинта гэмтэлтэй усны төрөл, хагны эсрэг төрүүлэгчтэй боржгор усны гээд айл тохирох төрлөө сонгоод хэрэглэх боломжтой гэсэн. За Нью-Йорк Таймс онд Аргамидас бүтээгдэхүүний орц найрлагыг ус арчилгаанд хэрэгтэй, үн цэнтэй чухал найрлагатай, үр дүнтэй гэж бүр онцолж бичсэн байдаг шүү. За тэгэхээр Аргамидас нь судалгаа шинжилгээ эрүүл мэндийг үзүүлэх нөлөөлөл түүхийн эдийн сонголт нөхөн сэргийг үйлчлэгээ зэрэгт онцгой анхаарал хандуулдаг байна. За хэрэглэгчдийн сэтгэл үр дүн маш өндөр гэсэн. Манай орны уур амьсгалч өөрөө хэцүү. Усны онцлогт хамгийн сайн зохицох нь чигшүүлэх хийж бүрдэл байгаа. Энэ болохоор нэг юм шар өнгийн савлгаатай гэсэн. Би яг энийг аваад хэрэглэж байгаа гэсэн. Тэгтээ яг иж бүртлэн шампунь ангижруулагч хоёрыг хэрэглэж үзэж байгаа. За тэр гэмтэлтэй усны шампунь гэж байна, маск байна, 8 жилийн судалгаанд үндэслэн гаргасан салааны хэмжээний үйлчлэгийг гэртээ хийж болох нь. За дээрээс нь ус үнэлтийн бүтээгдэхүүн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ус үнэлтийг зогсоох нь, шинэ ус сургалтыг маш сайн дэмжих нь. За ус арчилгааны бүтээгдэхүүнээс гадна биеийн шингэн сан, биеийн тос, нарны тос зэрэг бүтээгдэхүүн байгаа. Олон улсад буюу Орос, Швед, Шинэ Зеланд, Вьетнам, Австрали, Англи, Араб зэрэг улсуудад өндөр үнэтэй зарагддаг байна. Тэгэхээр Аргамидас цэг имэн сайтад бүтээгдэхүүн үнэтэй байгаа. Тэгэхээр гадны сайт руу ороод үзвэл энэ бүтээгдэхүүн нэлийн юм үнэтэй байгаа. Харин Аргамидас Монголын аль биесний дистрибьютор болохоор Монголын хэрэглэгч нар танигдаг цаг хугацааг өгч хямдралтай үнээр худалдаалж байгаа нэ. Холбогдох утасны дугаар 8865 77 76 67 77 гэсэн дугаар байна. За мөн гэрээд борлуулагч болж хамтран ажиллах боломжтой юм билээ шүү. Тэгэхээр дугаарлуун залгаарай. Баярлалаа хамтран ажилласан Аргамидас дээд зэрэглэлийн ус арчилгааны брэндэлээ. За хамтаагаас сонсогчдоо баярлалаа. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Гэрлэх чамигч хоёр бухимдах нь аргагүй нэрээ радио гонтраагээд өдөр болгол хэлэх юм даа гэн. Би бүр нэрээ ихэнд нь хэлхийн сонсогчоо аваад хэлхийн аваа тэгээ ядаж унтраагаад өгөхгүй юм. Зүг юм даа нэрээ. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй юм. Дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Манай Чимдүргий. Чимдүргий. Бид сайхан болсон юм аа. Нэг яг тийм хүмүүсийн яриа сонсон. За. Би хэдэн өдөр бүгэлж явж байгаа юм аа энд хиймээр татвар ярмаарч гэх юм уу. Заашгүй те хойлоо жаахан сэтгэл онгол. Би
одоогоос нэг сар орчим юм. Аавда одоо нэг өөрийнхөө аавда маш муухай зан гаргасан. Тэрээс одоо тэрнээс хойш өөрийгөө бүглээд яах мэдгүй л. Яах шиг гэсэн бодтой яваад байгаа. Яг маа болохоор миний ойд авахгүй юу. Ойд авлах юм да. 3 настайгаас маань өдөө хүртэл юм тий. Тэрсийч бол мэдгүй. Остяг сайхан сар орчим юм. Автаа нэг муудалцаад хоёлаа. Үл ойлголцол үүссэн байна тий. Тэр маш хэрэггүй юмнаас болж муудалцсан. Тэгээд талууник одоо хэлсүүгөө буцааж авч чадахгүй юм тарыг автаа уурлаад хэлэхдээ зэрэг би тэр олон янзын юм ярьсан л да тэр одоо би чи өөрөө үдийг хитэн настай хүн бэлээ тэгээд автаа муудалцаад хамгийн гол хэлсэн муухай санагцсан одоо өөрийгөө зүхэд байгаа юм. Миний биер чиний нэг ширхэг юм усахгүй байгаа мэдж байгаа юу гэж хэлсэн. Яг. Тэрээс тэгээд маргаашаас нь эхлээд тэр юу өөрийгөө чи үдийг хүртэл өсгөж үдийг хүртэл ирэхэд ч байгаа хүндтэй. Яг юугаа хуцаа хийчихваа л гэж бодлоо харсан. Тэгэл яа хайрсан мэдгүй. Гомдоод хэцүү л байгаа бах та. Тааллаа. Ер нь бол гомдсон байгаа. Би ч өөрөө нөгөө панцсан хуална гэдэг шиг юм болоо тань өөрөө ч чаддгүй. Тэгээд дунд нь хөөрхөн ээж минь сандрал янз бүр болоод өөрхөн над руу яриад миний хөө гайгүй юу гэж тэнд яасис юу болов чи. Наач юу гэл ингээл сандрал. Үндсэндээ бол зүгээрээс юм гаач. Зүгээр нэг төр зур юм хог уурнаас болоод уг нь бол харихтаар сууж барайгүй согтуу солио галзуу хүн биш шүү дээ. Ирүүл гаруул ярьж сууж байгаа. Яагаад ч юм багч босол тэгэл. Хэрэн бидний нэг юм жаах юм гинт босдог нэг хачин огцом шар уур гэдэг юм чинь. Би бүгдэнд нь байна. Хүнийг нь аалах юм байна. Би одоо зүйлд гэл бодох тусмал нь яах гэж аавд тийм юугаа хуцаж байгаа болоо л гэж боддог. Одоо яг яаж уучлалтгүйж яаж юм хүчрээ болдог. Эцэг хүний өөрөө шаналал хатуу идин гэлээ шүү. Гойн даалаа. Ямар амар хэлж байгаа үг л тэр аах. Юу хэлж байгаа юм. Одоо аав нь хэд орчим насны хүн бэ? 60 хэд л л дээ. Одоо тэгээд хүн бид нар шиг эмэгтэй хүн бол уйлж орлоод гомдно. Чи намайг тэглээ ингэлээ. Ир хүн чинь татгшаага хураач штэ. Тэгээ нэг хоёр ир хүн ингээд одоо би ч өөрөө өрх толоосон 3 хүүхэд яав. Бүлгт амьдралтай ингээд явцаад энэ дэвширч байгаа салхуу ингээд даавтайгаа хэрэлтэд ийм мессежсэн сууж ин гэж бодоход өөрийгөө л яа чи яасан мэдрэл утаар юм новш байл гэж боддог. Хоёр ихтэй хүн чинь ингээд хичээч байт юм. Нэг рүүгээ хоёгээд яриад уучлалт гооч чаддгүй ингээд бууглаад бачуураад та ихнэрээ гомдоосон бол тайлбарч нэг тавьчиход заана ингэсэн байна уучлаарай нэртэй юм ингэ яав руу тэгж оч чаддгүй юм байна. Өөрөө хитрхи юм хэлснээ мэдж болохоор халгаад байна шүү дээ тэндээс ч. Та яцсан тэгээ зүгээр ингэс бодоход тамаагч одоо залуучууд байна. Төвчж бас залуучууд л одоо сайхан. Тэгээд яав ээжтэй 1000 уурлсан шин ийцүүд хэлмээргүй юм байна. Сүлдээ өөрийгөө хараад тийм үү тэр хүн намайг тий хүртэл өсгчгээд одоо юу бодож яваа л гэж бодохоор л бол харлаад байгаа юм. Бараг төрснөөс илүү хүн байх гад байдаг. Тэгээд ганц дотор бонголж алхахад байгаа юм гэрлээ. Одоо яах вэ? Юун тулд одоо та хүн үлээ тийм ээ. Мөн л юм чи яад нэг удаа зориг гаргана да. Баргийн юмд бол өөрөө асуудалтайгаа нүүр тулаад аж үдий хүрсэн л ирэх хүн. Тэгээд яг аавдлаа очиж уучлалт өгөх шатдгүй юм байна. Сонь яадгийг үлээ гэж бод. Танаа ээжд нь одоо болоо тийм ээ. Ижид нэг 100 аавд нэг 100 аав нь бол одоо таг дуугаа хураацсан л байгаа болоо би бараг. Манай доотлын дүү нэг аав ээж хоёр дойрхон байдгийн дэгсэн. Саяхан
сайхан бас ярьж лээ. Даага та нэг 90 байгаад энэ авч юусоо бүр цухалдаал, уурлаа нэг л тийм маш чухал байгаад байна. Ойлгомжтой шүү дээ. Өдөө хүртэл тэр хүн. Яг үнийг хэлэхэд би одоо ингээд бодохоор зэрэг намайг жоохон ухаарж байгаа юм байхад л морин дээр дүүрч байгаа дуудуулаад дагуулаад явдаг байсан л хүн байхгүй ер нь бол. Тэгж өсгсөн байхад би одоо тэгж хутж яддаг л байна. Таасан ч том толгой л гэж бодож байгаа юм шүү дээ. Яг үнэ. Хин нэгнэр дайгаад идэх ч юм уу дундаар ээжээр ч юм уу дүүгээр хилүүлээ нэмэрхүүлтэй танаас л хүлээж байгаа учраас таалууч тулах хэрэгтэй л тэгээд даавт ямар нөхцөл байдалтай тулах гэсэн. Одоо яваад л орондоо ойлаадаг сүгэ бариад л заастаа уучлаарай аав минь тэнийг үежээ гэд та тэр үед асарах бах аав тань ч асгарах бах тэгээ сайхан дотоод юм гаргацсан дээр те эргээд харамсахгүй бол заавал уучлахгүйгаарай. Муухай бүгэлж яваад идэх юм байна. Яг үнэ. Хоёр талтай нэгээ зовоогоод яваад ингээд ганцхан үгний төлөөс ингээд бачуурал яваад идэх. Үнэ. Та тэрийг өөрөө ойлгоцсон байна гэдэг чинь хамгийн том зүйл. Тэгэхээр ааваас түрүүрийн уурнаас олж шаал тийм тэрүүхэн бочдын жоохон хорон тийм аимшигтэй үг хийж ирдэг. Айтаа малж. Хэвээ. Хүн гэдэг чинь тэгээд алдчихж ухаардаг хүмүүс шүү дээ. Баярлалаа танд. Тэгэл араас нь авчих тийм ээ. Яг. Заавал уучлалтгүйгаарай. Тэгээд уучлалтгүй чад. Та яаж орсон юу болсон бид нар бас хэлээрээ. Тэгээд би энийг нөгөө хэмт чилж чадахгүй их нартай ч хэлээгүй нөгөө ингээд бууглаад өөрөө тэрэндээ шантаад явц. Гинт ингэ сайн өнөөдөр ч бас ажиллаачаал ихтэй хэмээн жигсэн. Жоох цохол духан хайртай. Дуу сонсоол байж чарна. Яг сэтгэн орж шүү. Гинт гоё дотор байгаа юм гаргачихмаар санагдаад нэг ярьчихмаар. Яг үнэ одоо ярьсан юм чинь та жоохон үеэр нь тэгээ гаргалгаа гарна. Аав тань юун дуртай те. Дуртай минь бариад. Одоо өвдөв дээр нь одоо өвдгийн тврээд уйлаад ундаг гэсэн ч яадаг гэсэн чи. Тэгээд ч болох нэ эвлэрээрээ заавал. Баярлалаа. Баярлалаа танд. Амжилт. За, амжилт. За, амжилт баярлалаа. За. Чанаадар холбогдсон хамт байсан ирчүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Ер нь бол ирчүүд холбогдоход би ягаад ч юм илүү их дуртай байдаг. Бүсгүйчүүд бол яг дотроо одоо сая бол маш ойлгомжтой ярьлаа шүү дээ. Хоёр ихтэй битэй гомдчихоор очир зүг. Олдгүй байна гэж. Эмэгтэй хүмүүс бол гомдохоор уйлж унжаад гаргачдгийн. Ирчүүд гомдохоор дотгош хураагаад байдаг. Гэтэл энэ нэвтрүүлэгт холбогдоод дотроо байгаа зүйлээ ярьж уйлж байгаа ирчүүд би үнэхээр талархдаг. Жохон ч сэтгэл нонгоцсон байна гэж бодохоор таатай байдгийн. Энэ төргийн нэвтрүүлгүүдээ өндөрлөе. Студид хөтлөгч амын найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар боос агуулах худалдаа их үрсийн баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаага зарласан байна. Мөн Арга медиас дээд зэрэглэлийн ус арчилгааны брэнд хамтран ажиллалаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш цагтлуудаараа ирхэн баяртай харуулцгаая.